Borralho, son of God, soldier of God, athlete from the best team in the world, fighting nerds! 2014 онд барьцаасан Сан Паулод математик химийн багш Кая Борралио бол маркетинг агентлагийн ажил мэргэжлийн боксчин байсан Паблос Купера нар Холбогд талааны клуб хамтран байгуулсан юм. Улмаар дэм маягийн дасгалжуулж болох Вагнер мотож үдцүү зааж Холбогд талаанд нийт 60 тулаан хийсэн туршлага тулаач Флавио Альваро нэгцэр өнөөдөр бидний мэдих тулааны орхотууд буюу Fighting Nerds баг бүрдсэн билээ. They have data scientists that work for the team who analyze techniques. Тэдний онцлог бол ухаалаа тулдах зарчим. Өсөлтөгчийн хэм маягийг задлан шинжилгээ ухаан тоо өгдөл зүрэлсэн бэлтгэл хийхээс гадна англи хэлний бол олон нийтийн нэлээд давж чадвар цуглал хүртэл явуулдаг. Everybody that see these glasses must be afraid. 2021 онд Кая Борралио Dana White Contender Series-д UFC-д нэгдсэнээс хойш баг тасралтгүй өсөн твшиж 2024 оны оны шилдэг Холбогд талааны клуб болсон. Ингэснээр 2025 онд тэд нэр Америкийн нэгдсэн улсад өөрсдийн салбараа нэхэд төлөвлөж байна. Тиймээс энэ удаагийн бичлэг үзэгч та бүх энэ багийг алдтаа болгоход онцлог хувь нэмэр оруулсан дөрвөн гол төлөөлөл болох Кая Борралио, Карлос Пратас, Жин Силва, Мариса Хоффин нарын талаар мэдэх болно. Ингээд бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө биднийг дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж Холбогд талаантай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Кая Борралио 1993 оны 1-р сарын 16-нд Бразилийн Сан Луис хотод төрсэн бөгөөд 6 настайдаа жуудуугаар хичээлэн дараа жүжигцгүй хичээлж Холбогд талааны суурь маш сайн тавьсан. Ихий тамирчид мэргэжлийн карьер өгөхийн тус сургуулаа айдаг багт Борралио болцтой давхар анхаарч их сургууль тимийн үйлдвэрлэлийн чиглэлээр сурсан. Энэ чиглэлээр сурсан түүний анхаарал төлөвлөлийг давхар хөгжүүлсэн юм. Мөн мутаагаар хичээлдэг бол дараа нь мэргэжлийн Холбогд талаан жолгож шийдсэн. I always had inside of me that I wanted to compete, could be on judo or MMA or, anything like that. I always had the things about competition inside of me, so. 2014 онд карьерээ эхлүүлэлтэд зэрэгцээ Паблос Купера гэх бокс дасгалжуулагчтай болж мөн түүнтэй хамтран өөрийн MMA жим байгуулсан. Сургууль дээр зөвхөн хичээлэл хийдэг, нийгмийн идэвхс бол нүдний шилцүүдэг, ямар нэг сэдвийг улам гүнзгий сонирхдаг, номын ухаантай хүмүүсийн англи дээр nerd гэж хэлдэг. Кайго тэр супер бааттай кино, видео тоглоом, аниме, манга сонирхдагс гадна шатар тоглодог тул хүмүүс түүнийг nerd-үүдийн хаан гэж дууддаг. Борралио nerd гэсэн үгийг ив хавуу сул дорой гэдэг утгаар биш ухаалаг стратеги гэсэн утгаар илэрхийлэх хүсч өөртөө найдлах зорилготой хүмүүст урам зориг өгөн nerdүүд спортод амжилт гаргаж чаддгүй гэсэн эвшил ойлголт юм уу гэдгийг хүссэн. E a nossa mensagem é justamente para inspirar os nerds, as pessoas que são menos favorecidas, as pessoas que sofrem bullying, para eles se sentirem mais confiantes e não apenas eles vão lutar, não. Se eles encorajem e saber que eles podem ser o que eles quiserem, só botar esforço, estudar e fazer por onde. UFC-д орохоос өмнө тэр 8-1 гэсэн амжилттай болж Dana White Contender Series-д оролцож Aaron Jeffrey, Jason Murray нарыг ялж UFC-ийн гэрээ авч чадсан. You belong here. Get over here, kid. Congratulations, Kaya Borralio. 2022 онд UFC анхны талаанагт шууд дэд өргөл тулаанд тулдаж Gashi Amerikashivыг 2 сорилог гэсэн нэгдсэн саналаар ялсан. Дараа нь Armen Petros'ын Mahmoud Muradov нарыг илүүрсэн. Өөрсдөлд 2023 онд Польшийн тулаанд одоо Fighting Nerds гишүүн болсон Михаил Алексичугийг 2-р Болтер ялсан. 11 сард Напус Магомедовыг ялсныхаа дараа UFC 301 Риотод Пол Крейгийг 2-р дуусгасан. Харин хамгийн сүүл жилийн анх удаа ивент толгойлж дунд жингийн 17 тулдчихсан Jared Cannonier-тэй тулдсан. Энэ тулаанд Борралио бүрийн илэрхэж 49-45, 48-46 гэсэн нэгдсэн санал аван ялд байгуулж шансааны 5 руу орсон юм. Top 5 level boy! Кая Борралио нэг жил идэхгүй байсан шалтгаан түнд шансаа агуулan тулд өрсөлдөж байхгүй байсан юм. They all ducking. Robert Whittaker ducked, Imavov ducked. I just don't know what I have to do to fight again, so. Гэхдээ идэвхтэй байхын тулд 2 сард Brenda Allen-тэй Karate Combat 53-т grappling тулаан хийсэн. Удахгүй тэрээр Парисын өргөл тулаанд Насрудын Imavovтой маш чухал тулаан хийн. Хэрвээ энэ тулаанд ялвал тэр шууд 10 тал Хамзат Шиматов үзэх бүрэн боломжтой юм а. You got Carlos Prates, who's a fucking killer. Кая Борралио толгоогоо ажилуулж өрсөлдөгчөө илүүргэж тулдвал Карлос Пратас бол тулааны шууд дуусах чадвартай аюултай тулаач. 1993 онд төрсэн тэр 15 настайгаас World Top-д мутаагаар хичээлээ 2012 оноос хойш Холбогд талааны замлаа эхлүүлсэн ч тодорхой амжилт гаргаж чадаагүй. Эхэндээ Холбогд талаан мутаа гэж хослууж тулддаг байсан ч Холбогд талааны эхний 9 тулаанд 5-4 их рекордтой байсан тул тэрээр Таиланд руу мутаа илүү сайжруулах шийдсэн. Пратас Таиланд төрөөсө төлөх хоол хүнс авах гэх мэтчлэн анхдагч хэрэгцээгээ хангахын тулд маш олон мутаа кикбоксинг тулаан хийсэн. Бүр нэг хэсэг Азиад 4 сарын хугацаанд 25 тулаан хийсэн гэсэн. My first month in Thailand, I did 6 fights in 1 month. Oh shit. Yeah. So you have to fight to make money, pay your bills, your house, your food, everything. They pay like 5,000 bahts per fight. Хизээ гэмтээ мэдгүй байсан тул боломж байгаад дээрээ тулдаж мөнгө олох нь түнд чухал байсан. Азиад дээр full metal дожоо Chimwu Man One Championship гэх мэт холбоонд тулдан маш их туршлага хөрөнгөлүүлсэн тэрээр Бразил руугаа буцсан. Бразилд очиж тэр SFT, LFA гэсэн холбоонууд дамжтай тулдаа 2023 оны 8 сард Dana White Contender Series-д орсон. Тухайн шоунд Mitch Ramirez-ийг 2 дугаар дуусгаж UFC-д нэгдсэн. He looked like a prime, young, vintage Anderson Silva to me. This dude is absolutely in the UFC.
Carlos Prates, congratulations. 2024 он түүний хувьд хамгийн амжилттай жил байсан. Тэр нийт 4 тулааны 2 тулааны эхний үед 2 тулааны 2 дугаар дуусгасан. Энэ 4 тулаандаа дөрүүлэнд нь Performance of the Night $50,000 бонус авч чансааны тулаанч болсон юм. Дараа нь UFC 314 тулдах ёстой байсан. Jeff Neal гэмтэж тулаанд цуцлагдсан тул Kansas Dean Gary-тэй тулдаж эхний хантаа нүр тулсан. Dean Gary Prates-ийн зүүн гар айлтаа гэдгийг мэдчихсэн тул тулааны эхнээс зүүн гар руу товтолж эхэлсэн. Мөн Prates урагшлах үед нь барилдаж унах орлого хийж Prates сэрэх боломж өгөхгүй байсан юм. 5 дугаар Prates Dean Gary унах орлогыг эргүүлж дээр нь гарч Grand Pound цогцолтод өгч байлаа. Уг нь хэд зохио тулааны дуусах боломжтой байсан ч Prates ядарсан байсан тул цаг тус Dean Gary шүүгчсэн нэгдсэн саналаар ялсан. Гэхдээ энэ ялгдлын хариуг аван UFC 319 Jeff Neal ихний үед эргэлттэй тохоогоор дуусан дахин нэг $50,000 халаасаж чансааны ихний 10-т орж ирэн хагас дунд ингээд топ 50-т нэг гэдэг батлаа оруулсан билээ. John Silva is a motherfucker, dude. That guy looks like a world champion. Carlos Prates-тай адилхан John Silva мөн мутай суртай тулаан дуусах өндөр чадвартай тулаанч. 1996 онд төрсэн ба түүний бага нас ядуурл зовлон бэрхшээлээр дүүрэн байсан бөгөөд хүүхдүүд буруу замаар амархан орох боломжтой орчин төссөн юм. Гэвч тулааны урлаг түүний аврал болсон. Тэр мутаагаар дамжуулж өөртөө зорилго сахилах батыг авчирч хорт нөлөөнс зайлсхийх замыг олж чадсан. 2016 оноос холбоо тулааны замлаа эхлүүлж эхний тулааны ердөө 15 секундэд нокаутаар дуусгав. Үргэлжлүүлэлт маш амжилттай тулдсан ба эхний 12 тулаанд 10 ялгахтай бүгд нь хугацаанд өмнө дуусгасан. 2023 оны 9 сард Dana White Contender Series Kevin Walkerst маш хэцүү тулаан хийж анх удаа шүүгчийн шийдвэрээр ялд байгуул UFC-тэй гэлсэн юм. He's 26 years old. He's not even in his prime yet. I'm excited to see this kid, and he is absolutely coming into the UFC. Get over here, Silva. Welcome to the UFC, John Silva. UFC анхны тулаанаа 2024 оны 1 сард хийж West Wilson-ыг 1-р TKO-оор дуусгасан. Дараа нь UFC 301 тулдах байсан ч William Gomes Jin хасах үеэр биед нь муудаж тулаан цуцлагдсан. Тиймээс UFC 303 тулдсан ч Jin үзэлгүй үеэр 147.5 паунд байсан тул цалингийн 20% өсөлтөж Charles Jourdain руу шилжүүлэхээр болсон. Гэсэн ч 2 дугаар үед эрүүрөө нөлгөж тулааныг маш гоё дуусгасан. Дараа нь ердөө 14 хоногийн богино дуудлагаар Drew Dober-тэй тулалцсан. Тулаа ширүү өгсөн ч Silva хэмнэлээр Dober-ийн хөмсөг сэтэлсэн. Улмаар Silva тулааны бүрийн илүүхэж байсан ч Dober-ийн хөмсөг аимшигтай байсан тул эмч 3 дугаар тулааныг зогсоож Silva ялгч болон Fight of the Night $50,000 бонусыг мөн авсан юм. Silva өргөжлүүлээд 2025 оны 2 сард Мексик Багдасарианы 1-р маш амархан дуусгаж дараа нь богино дуудлагаар UFC 314-т Bryce Mitchell-тэй тулдаж тулааны бүрийн илүүхэж гоёмсог Ninja Bolt хийж ялд байгуулан чансааны тулаанч болсон юм. Miami! I love you guys! Чансааны 10-т байгаа тэр 9 сарын 14-д Volkanovski-тэй аврагын төлөө тулдсан Diego Lopez-Noshi UFC-д гал гарсан өргөл тулаанд хийн. Хэрвээ ялал шууд чансааны 2 руу орж аврагын төлөө хөрсөлтөнд орж ирэх юм. Энэ тулаанд хэн ялна гэж бодож байна? Коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Mauricio Rufy, who's one of the baddest lightweights alive, gigantic lightweight. Mauricio De Lima Santos октогонд орохоос өмнөх амьдрал бусдаасаа илүү содон. Үзэж байгаа та нар түүний нэр Rufy биш юм уу гэж бодож магадгүй. Тэр One Piece анимегийн гол дүр Luffy-гийн санаа авсан ба анхны тулаанд ахын түүний нэрийг Mauricio Rufy болгож өрчсөн гэдэг. Тэр хятад сайтны бие хамгаалагч хийж хагас цагаар холбоо тулаанаар хичээлэх боломжтой болсон юм. Тайван Хонконгод тэсвэр хугацаа өнгөрөөсний эцэст тэрээр Бразил руугаа буцсан мэргэжлийн замлаа эхлүүлэхээр болсон. 2016 оноос хойш 7 жилийн хугацаанд тэр нийт 9 тулаан хийж 8 ялгахтай бүгдийг нокаутаар дуусгасан. Улмаар 2023 оны 10 сард Dana White Contender Series Khabib-ийн бэлтгэлээдэг Raymond Magomed-Ankalaevтэй үзэн 3 дугаар TKO-оор дуусгасан. And the fact that he beat a guy that trains with Islam and his team every day is obviously huge. I'm excited to see what this kid can do. He's in. Mauricio Rufy, welcome to the UFC. UFC-тэй гэрээсэн тэр анхны тулаан Рио Оттоо хийж өрсөлдөгчөө эхний үед дуусгаж нөгөө үедээ адил нэмэлт $50,000 халаалсан. But for how long? Yeah, it's over. Oh my goodness. Дараа нь UFC 309-т Нью-Йорк хотод гэлзэж анх удаа шүүгчийн саналаар ялт байгуулсан. Дараа нь 2025 онд UFC 313-т Bobby Green-ийг 1-р ганцхан эргэлттэй өшөлтөөр дуусгаж энэ оны шилдэг нокаутуудын нэгийг бэлдэн төлөвлөсөн. Рио, Нью-Йорк, Лас Вегас гэсэн хотод гангарсан тэр энэ удаа Кай Бохолиг авт Парис хотод Бенуа Сент-Денийг эсрэг дэд өргөл тулаан тулдгаар болсон. Хэрвээ Bobby Green-ийг дуусгах шиг дуусгах чадвал Jan Silva ихний 5 руу орох боломжтой тулаан хийх юм. 2024 он Fight and Nerds-д маш амжилттай жилөөж UFC.com-оос гаргасан оны шилдэг шин тулаан жишээнд л эхний 4 байрын 3-ыг энэ 3 залуу эзэлсэн. That's a team of fucking savages. Харин энэ жил эдгээр тулаанчдыг ойроо 2 тулааны хугацаанд маш том сорилтууд хүлээж байна. Энэ тулаанууд хэн ялах вэ? Мөн энэ 4 тулаанчаас хэн UFC-ийн аврагын бүсийг авах хамгийн өндөр магадaltaй вэ? Коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. We're coming to take over.